Сүхбаатар аймаг Дархан уртын дугаан нийтээрээ сурч эхэлж байна. Монголын үндэсний бие тус өв соёлын хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, мартагдж байгаа Дархан уртын дуг сэргийх зорилго бүхий сургалтаар дамжуулан сурч байна. Төрөөс соёлын талаар баримталж байгаа бодлого бүхнүүдийн соёлын боловсролыг дэмжих ажлын хүрээнд Сүхбаатар аймаг Дархан уртын дуу, Дархан марзай, Монгол ухааны эрхэн хэлхээ зэрэг боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг. Энэ удаад Дархан уртын дууны анхан шатны сургалтаар 5 төрлийн уртын дууг заажээ. Онцлогтой хүүхэд залуучууд нэлээд олон байна. Одоо энэ сургалтанд хамрагдсан эдгээр хүүхэд залуучууд дундаас одоо уртын дуучид бол төрөн гарна гэж миний хувьд бол одоо итгэлтэй байгаа. Тэгээд одоо яг энэ Даргангийн өөрийн орон нутгийн угсаатны онцлогтой болоо тэр юм уу дуунуудаа бол ер нь бас нэлээд хурдан сурч байна. Ая дангийн болохтой бас ер нь онцлогтой сайхан сурч байна гэж миний хувьд байна. Сургалтанд хамрагдах нь бол ер нь амар авууштай талтай. Тэгээд өмнө нь бол уртын дуу дуулж үзээгүй зүгээр дуулах сонирхолтой болохоор за ороод үзчихье бүртгэл явагдаж байгаа мэн гэдээ орж үзсэн. Ер нь ямар боломж юм бэ? Сурахаар сурч болохоор юм. Сурж болохоор ингээд бүр сурах ингээд нөхцөл нь бүрдсэн байгаа учраас өөрөө хичээвэл сурж болохоор сүмбэр алтаа аваа гэж дуун хэрэг таалагдсан. Яагаад гэвэл нэг Дархан уртын дуу гэсэн болохоор алтаа гэхээр гоё санагдсан. Сэтгэл бол маш өндөр, маш хангалуун байна. Хоёр багштай маш их баярлж байна. Үнэхээр мундаг нөгөө 4 хоногийн дотор үнэхээр их юм зааж сургалаа. Хоёр багштай маш их баярлалаа гэж хэлье да. Уртын дуу өмнө дууж үзчихсэн. Гөө ер нь дууж үзэж байгаагүй. Ер нь тэгээд нэг уртын дуу дуулъя гэсэн бодлол маш их байсан. Тэгээд нэг сурахынсан гээд яваад ая тавьж сонсоод тэгээд л явдаг байсан. Яг нэг заалахад ямар боломж юм байна сурахаар байна. Боломж үнэхээр сайхан. Өв соёлоо тээж байгаа тул тэгээд одоо сурна. Өшөө илүү их суралцсан дахиад хүмүүс хтөө найз нөхдөө сургана. Тэгээд хоёр өгшийнхээ үргэлжлэл болж явна да. Тэд суралцаад орхихгүй үргэлжлүүлэн сурч түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах үйл ажиллагааг огцсон нэг удирдлагаар явуулна. Тиймээс аймгийн засаг даргын захирамжаар уртын дууны магна түргэн чуулганыг ерөнхий боловсролын 1-р сургуулийг төвшиглэн байгуулжээ. За ер нь дарангчуудын соёлын их өв энэ дундаасаа бас онцлоод Дархан уртын дуу түгээн дэлгэрүүлэх сурталчлах зорилготойгоор Сүхбаатар аймгийн засаг даргын захирамжаар Дархан уртын дууны магна түргэн гэж чуулгыг байгуулж байна. За 1-р сургууль дээр түшиглэж байгаа гол зорилго бол энэ чуулгын үйл ажиллагааг тасралтгүй явуулж хүүхэд багчуудад Даргангийн уртын дууг одоо сургах түгээн дэлгэрүүлэх ийм зорилготой. Цаашдаа ер нь доктортой үйл ажиллагааг хангаж явуулахын тулд бол энэ одоо сургалтыг жил болгон зохион байгуулах, мөн одоо энэ Дархан уртын дууны уралдааныг хүүхэд багчуудын дунд, ардын авиаснуудын дунд, насан туршидын дунд зохион байгуулах гэх мэтчлэн олон одоо үйл ажиллагаануудыг чуулга маань одоо төлөвлөн цаашдаа хэрэгжүүлж ажиллана. 4 хоног үргэлжилсэн сургалтанд ерөнхий боловсролын сурагчид сумдын соёлын төвийн ажилтнууд, ардын авиаснууд зэрэг 180 гаруй хүн амрагдаж, уртын дууны анхан шатны сургалтанд бүрэн амрагдсан. Цаашлаад магна түргэн чуулгын гишүүн болсныг батлах гэрчлэгийг зохион байгуулагчдаас гардан авчээ.